сая төгрөгийн санхүүжилттэй. Ийм ширмэл ширдэг ширж байна. Танах төхөөрөмж гэж юм байхгүй ерөөсөө дан бүх юм гараар 10 сая төгрөгийнхээ санхүүжилт ерөөсөө дандаа эсгий хэмээн ноос оц итрэл болж байгаа. Эргэлттэй болчих юм бол надад ажлын байр нэмэгдүүлэх боломж байгаа байхгүй маань. Хүний эрүүл мэндэд их тустай юм байна. Одоо энэ ширээ солгоны энэ юугаар ч ингээд товгор байгаа ш. Энд дээр ч ингээд шихээр нэг массаж хийгддэг юм байна. Орон дээр дэвссэн ийм ширмэл ширдэг дээр ч ингээд тэр чинь нуруунд хүртэл массаж өгдөг гэж ярьдаг юм байли. Тэгэл хөдөө орон нутгийн айлтал авдаг ш. Нэг хүмүүгээ гэрлүүлэхээр их. Утас их орох. Бас маш их ор. Энэ бол тэг сар мардол гардаг юм биш байх. Бай гэхэд 4-5 сар 6 сар мар захиалгал орж ирээлээ үлгэр нь хийгээд хэлгэж боддоо шүү дээ. Энд чинь олбогнууд маань самтлын. Одоо тэгээд 80 хэмжээтэй нэг 2-3 тийм олбогны захиалгатай лам хүн загсан. Янз янзын юм төлөвлөж бодож байна. Энэ жил өдөр амжуулцгын хэсээс бас тэгээд аврагдаад бас баяртай байгаа. Ер нь яг цаашдаа өрөвхтөдөө өглөж үлдэх юм. Ой сураг гэж хүүхдүүдээрээ бас аян хатгуулаад байгаа ш. Ингээ жоохон өргөжчих юм бол надад бас ажлын байранд орох хүмүүс байна л да бас.